Сайн байна уу? За бид өнөөдөр impulsive moment ба angular momentum гэдэг сэдвийн талаар үзэж байна. За тэгэхээр энд бол L-ээр тэмдэглэсэн байна. За L тэнцвэр радиус векторыг хөдөлгөөний тоо хэмжээгээр үржүүлсэн үжрийг бидрийг өнөөдөр impulsive moment гэж нэрлэнэ. Impulsive moment гэдэг нь яг яаж урган гарч ямар хэмжигдэхүүн болох вэ гэдэг тайлбарлалаар бэлдсэн байна. За тэгэхээр бид нар бол ямар нэгэн R гэсэн радиус векторыг за бүх хүчний нийлбэр энэ бол ямар хүчтэй юм бэ? Экстернал буюу гадаад хүчний нийлбэр гэж байгаа. За гадаад хүчний нийлбэр нь өөрөө бүх одоо эргүүлэх хүчний момент болж өгдөг. Бүх эргүүлэх хүчний момент болж өгдөг. За энийг хэдүүлээ тотал гэж нэрлэе. Тотал. За ингийн үед бид нар бол F-ийг мэднэ. F гэдэг маань бол R урчиг нь dp dt байна. dp dt. За энийг тэгэхээр энэ дээр бид нар юу болох вэ гэхээр ямар нэгэн тгийг нэмж өгье. За тгийг нэмнэ гэдэг ямар хүчтэй юм бэ гэхээр ямар нэгэн эргэлдэж байгаа хөдөлгөөн. За энэ радиус векторыг маш бага өнцгөр шилжүүлье. За тэгэх юм бол энд бол юу гарч ирэх вэ гэхээр dr гэсэн шилжилт гарч ирнэ. За энэ dr-ийн дагуу бидний мэдэх хөдөлгөөний тоо хэмжээ. Гэсний ийшээгээ бол юу байгаа гэхээр p байгаа. Тэгэхээр энэ хоёрын үржүүрүүл өөрөө юу болох вэ? Тиг болно гэсэн. Гэсний dr dt үржих нь p гэсэн. Нэгсний v үржих нь болж байгаа гэхээр p-г үржүүлж байна гэсэн. Тэгэхээр энэ хоёрын хоорондох өнцөг бол тиг болчихж байгаа. Тэгэхээр тиг байна гэдэг чинь бол юу болчихж байна вэ гэхээр синус тиг градуст юу болох вэ гэхээр тиг болчихно. За тэгэхээр энэ үржүүл өөрөө тиг байна гэсэн. Тэгэхээр бид нар энийг яг уу гэхээр орлуулан энд бичье. Энийг яг энэ тгийг бичье. Тэгэхээр энэ өөрөө тиг болчихно гэсэн. За тэгвэл эндээс юу болох вэ гэхээр R үржихэндээ P dt P үржих нь dr dt болно гэсэн. За эндээс ингээ харах юм бол энэ бол үржүүрийн уламжлал байна. Ямар үржүүрийн уламжлал болчихно гэхээр R P2-ын өөрчлөлтийг харуулчихна. R P2-ын өөрчлөлтийг dt-д хуваах юм бол тэр хүчний момент болно гэсэн. Бүх хүчний моментуудын нийлбэр болчихно гэсэн. За юм болчих. За тэгэхээр эндээс бид нар RP-гийн энэ үржүүрийг юу гэж нэрлээд байна вэ гэхээр импульсийн момент гэж үзэж байгаа. За энийг бол юу гэх вэ гэхээр импульсийн момент. За манайх бол энэ импульс гэдэг үгийг орсоос авсан учраас энэ R-аар үзүүлэх юм бол импульсийн момент болчихж байгаа. За хүчний момент гэх юм бол хүч аваад хүчийг R-аар үзүүлэх юм бол энийг бол юу гэж юм гэхээр хүчний момент гэж. За ингэж момент. Импульсийн момент. За тэгвэл энэ дээр бид нар юу болж байна вэ гэхээр вектор үржүүр хийж байна гэсэн үг. За бид нар өмнө бол үздсэн 1-р үржүүр 2-р үржүүр гэдэг. За энд бол ийм баруун гарын дугуй ярьсан байгаа. За энэ дагуу 1-р үржүүр буюу R вектор орж ирнэ. Тэр P бол энэ чиглэлд орж ирнэ. За тэгээд импульсийн момент нь бол яг энэ чиглэлд гарч ирнэ гэж. За энэ бол вектор үржүүр гарч ирнэ. L гэж үзэж байна гэсэн үг. Нэгсний импульсийн момент. За энэ зурагт харуулсан байна тий. Тэгэхээр энэ дээр бол муу адил баруун гарын дөрвөөр бас тодорхойлж болно. За энэний дагуу юу байна вэ гэхээр P-ийн чиглэлд байна. Тэгэнгүүт ийшээгээ бол юу гараад ирж байна вэ гэхээр L-ийн чиглэл гэдэг ийм хүн маягаар бас эргэлтийн чиглэлийг харж агаад муу адил энд L-ийг бас тодорхойлж болдог ийм хөдөлмөр бас байдаг. За эндээс бид нар үнцгийг одоо перпендикуляр чиг. За юу болж байна вэ гэхээр за R за тэгээд P2-ын хоорондох үнцгийг 90 градус гэж үзье. 90 градус. Нэгэнд ямар тохиолдол болох вэ гэхээр яг тойрог үргэлж байгаа гэдэг.
P. За ийм тохиолдолд авах юм бол L тэнцүү R P. За энд бол вектор үржир учраас синус альфа орж ирнэ. Энэ бол тоо хэмжээнд гарч ирж байгаа. Синус альфа. Энэ хоёрын хоорондох өнцөг маань 90 градус болчих. За тэгэх юм бол L тэнцүү R P болно гэсэн үг. За тэгвэл P гэдэг нь бол mv гэж задарна. Массыг үржих урд. За энэ бол зөвхөн тоо хэмжээг ярьж байгаа. Нэгсний скалар хэмжээний илэрхийлж байна. За тэгэх юм бол L тэнцүү R mv орчих. Нэгсний нэг юу гэж дүүрлэр mv R гэдэг илүү одоо хэлсэлж mv R гэсэн. За ийм хэлбэртэй гараад ирж байгаа. Нэгсний 90 градус болох үед яах вэ? Гарч ирж байна гэсэн үг. За тэгвэл эргүүлээд хэдүүлээ энийг импульсийн моменттай холбоо харуулъя. Хүчний моменттай холбоо харуулъя. За хүчний моментээр яаж холбож харуулах вэ гэхээр хатуу бие эргэлдэх хөдөлгөөнтэй гаргаж ирнэ. За ямар нэгэн диск авъя. Диск за энэ шигээ Y шигээ X тэнхлэгтэй байгаа. За энэ чиглэлийн дагуу эргүүлж байгаа гэсэн. За тэгвэл Z тэнхлэгийн дагуу юу гарчих вэ гэхээр өнцөг хурд гарч ирнэ. За энэ чиглэлийн дагуу өнцөг хурд. За энэ чиглэлийн дагуу мөн адил импульсийн момент үүснэ гэсэн үг. Энэ чиглэлийн дагуу импульсийн момент үүснэ. За дээл. За тэгвэл эндээс юу болчих чинь вэ гэхлээр хэсэг сонгож авъя. Болох гэхээр энд нэг жижиг MI гэсэн масс хэсгийг сонгож авъя. За энд ямар нэгэн R гэсэн радиустай. За энийг томруулан харах юм бол ингээд R гэсэн радиустай MI гэсэн масстай. За тэгээд ийшээгээ V гэсэн урдаар хөдөлж байгаа. За энэ таргалзах өнцөг бол 90 градус болчихно. Яг тэгэхээр хатуу эргэлдэх хөдөлгөөн нь бол яг тангенцаал урд гарч ирдэг. За энэ тангенцаал урд гэдэг бол омега гүрчиг R болно. За тэгвэл эндээс ингээд жижиг хэсэг болгон ингээд үүсэх юм бол импульсийн момент маань Z тэнхлийн дагуу эргүүлээд гарч ирнэ. За I V I R I болно гэсэн үг. За энэ V гэдэг маань бол юу болчих вэ гэхээр LZ тэнхлийн дагуу I тэгээд омега үржих нь RI болно гэсэн үг. За энэ үнийг квадраттай. За тэгвэл энэ импульсийн моментууд жижиг хэсгүүдийг аваад нэмвэл юу болох вэ гэхээр за бүх нийлбэрийг авъя. За total. За омега RI квадрат болно. За энэ дээр бол юу болж чинь вэ гэхээр энэ омегаг бол хаалтнаас гаргаж болно. Юу нийлбэрээс гаргаж болно. Тэгэх юм бол RI квадрат үржих нь омега болно гэсэн үг. За энийг бид нар бол мэднэ. Энэ бол юу болчихно гэхээр инерцийн момент болно. Нэгсний R EM гэсэн хэлбэрээр бичигдэх инерцийн момент болно гэсэн үг. Тэгэх юм бол Z тэнхлийн дагуу эргэгдэх тэр I омега болчихно гэсэн үг. Нэгсний инерцийн моментыг үржих нь өнцөг урд. За I бол юу гэхээр инерцийн момент байгаа. Омега бол юу гэхээр өнцөг хурд болчихно. Өнцөг хурд. Тэгэхээр L гэдэг маань бол I омегагийн болчихно гэсэн. За энэ бол мэдээж вектор хэлбэртэй бичигдэнэ. Энэ L нь бол омегагийн чиглэлийн дагуу гарч ирж байгаа. Омегагийн чиглэлийн дагуу. За ингэж хөвчиж болох байна. За тэгвэл эндээс DLDT гэдэг үзэж болно. За DLDT гэдэг маань бид бол хүчний момент гэж гарч ирэх юм байна. За тэгвэл эндээс бол юу болох вэ гэхээр I омега болно. За энэ dt болно. За эндээс инерцийн момент нь бол хөрөлтөөс гараад ирнэ. dt. За бид нар энийг бол мэднэ. Энэ бол юу өнцөг хурдыг хугацааны өөрчлөлтөнд хуваах юм бол энэ бол өнцөг хурдтал гарч ирдэг. Тэгэхээр I өнцөг хурдтал болно гэсэн. Эндээс ерөнхийдөө бол торк буюу хүчний момент нь бол I үржих нь омега гарч ирж байна гэсэн. Нэгсний энэ хүчний моментийн чиглэл маань өнцөг хурдтгалын чиглэлийн дагуу гарч ирж байна гэсэн. Дагуу гарч ирж байна. За энд бол L бол энд өнцөг хурдны дагуу гарч ирж байсан. За тэгэхээр энд бол юу болчихно вэ?
урдтгалын дагуу торк мөн чиглэнэ гэсэн үг. Хүчний момент маань. За энэ тав гэж тэмдэглээд байгаа юм бол хүчний момент. За энэ альфа гэдэг маань бол өнцөг хурдтгал очиж байгаа гэсэн. Өнцөг хурдтгал. Тэр уран булгаачд бол маш сайн мэднэ. За уран булгаачд маань бол юу болдгоо гэхээр бол энэ зурагт үзүүлсний дагуу эргэлдэх хөдөлгөөнийг одоо үзүүлбэртээ харуулдаг байгаа. За тэгэхээр энд бол гараа дэлгэж жагаад гараа ингээ хүм төгөхлөр өнцөг хүрт нэгсдэг. Нэгсний одоо хүчнүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү гэдэг. За торк гэдэг маань бол гадаад хүчнүүдийн нийлбэр, external. За энийг нийлбэр гэж үзье. Total. За энэ нь бол R-ийг үржихийн F external буюу гадаад хүчнүүдийн нийлбэр байгаа. За энэ тэгтээ тэнцүү болох үед торк бол торк тэг болно гэдэг чинь юу болж байна вэ гэхээр dLdt гэдэг бол тэгвэл энэ dL-ийн өөрчлөлт маань тэг байна гэсэн үг буюу dL гэдэг бол L final-аас хасах нь L initial байна гэсэн үг. Нэгсний хөдөлгөөний импульсийн момент маань хадгалагдана гэсэн үг. Энэ тохиолдолд бол яг нь гэхээр импульсийн момент хадгалагдана. Тэгэхээр I омега I за энэ анхны тохиолдол initial I final омега final гэж үзье. Нэгсний эндээс харах юм бол эхний тохиолдолд бол гар алдсан байгаа болохоор радиус нь ихс байна. Тэгэхээр инерцийн момент бол яг уу гэхээр их байна гэсэн үг. За энд их. Тэгэхээр өнцөг хурд бол яг уу гэхээр бага байна гэсэн үг. За дараа нь ингээд гараа хумх үед явуулчихна. Тэгэхээр радиус нь багасч чинь. Тэгэхээр инерцийн момент бол яг уу гэхээр бага болно гэсэн үг. За тэгвэл инерцийн момент бага болох үед бол яг уу гэхээр өнцөг хурд нь их болж байгаа. Өнцөг хурд их болж байгаа. Тэгэхээр ингээд гараа хумхаар яг уу гэхээр эргэлдэх одоо хурд нь бол яаж байгаа гэхээр ихсэж байна гэж үзэж байгаа. Энэ зураг дээрээс харах юм бол. За иймэрхүү маягаар бол яг уу гэхээр одоо импульсийн моментийг бид нар бол уран гулгалтын дээр олж хардаг байна.